За сайн байцгаана уу? За би өнөөдөр та нарт уламжлалт тоглоом наадгай нар сүмб тоглоомыг яаж тоглодгийг зааж өгнө. За энэ маань болохоор одоо юм 9 цэвэрэг 1 2 3 4 5 6 7 8 9 цэвэрэгтэй байна. Бас нээс ч олон цэвэрэгтэй бас байдаг. За нар сүмб тоглоом маань ер нь эртний булхааны одоо юм цоож түлхүүр байсан гэдэг юм түүх байдаг. Одоо юм цоож түлхүүрийг одоо салгаж гаргах хэвээр одоо гэсэн утгатай юм тоглоом байнамаа. За ингээд эхлээд би нэлээд удаан та нартай бас харуулнаа. Гэт энэ маань бол нэлээд хугацаа зарцуулж явдаг, тоглогддог. За эхлээд та нарт би буулгаж үзүүлнэ. За одоо ингээд эндээсээ ийшээгээ ингээд буулгаад цагиргнуудаа буцаад ийшээгээ ингэж буудаг байгаа шүү. Тэгэхээр нэлээд олон хөдөлгөөн хийжээж одоо энэ маань буунаа. За эхлээд буулгахын тулд нэгээр одоо буулгадаг. За ингээд нэгийг ингээд доошоо буулгалаа. Эхний нэг цэвэргээ доошоо буулгалаа. Тэгэнгүүт за ингээд уртлын эдэр цагирмууд маань энэ одоо энэ зам маань ингээд чөлөөтэй байж иж ер нь бол цагиргнууд маань буудаг. Тэгтээ бас заавал нэгийг үлдээж артлын цагирг маань буух хэрэгтэй. За тэгэхээр сая юм байсан тий. За хамгийн анхлаад эхлээд нэгийгээ болгоно ингээд. Нэгээр явдаг гэсэн. Тэнгүүт энэ одоо ингээд энэ цагирг заавал байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энийг болгоно гэсэн үг. 3 дахь цагиргаа болгоно. За тэгэнгүүт энийгээ буцаж ингэж оруулаад дахиад энийгээ доороос нь гаргаж ирээд дахиад энэ хоёрыгоо ингэж доош болгоно. За тэгэхээр одоо ингэж энэ зам чөлөөтэй учраас энэ заавал нэг байж ах хэрэгтэй гэсэн чинь тэгэхээр энэ бууна гэсэн үг. Энэ цагирг маань бууна. За тэгээд буцаагаад ингэж оруулж иж за ингэж оруулнаа бүгд. Одоо өмнөх одоо энэ замуудыгаа ингэж оруулж байж дараагийн цагиргнууд маань буудаг. За тэгэхээр одоо эдгээр бууж иж одоо энэ бууна гэсэн үг байхгүй юу? Чөлөөлөгдөн гэсэн үг. Тэгэхээр эдгэрийг бүгдийг буулгахын тулд энийг ихч болгоно. Одоо хамгийн эхлээд энийг болгоно гэсэн үг. Энийг болгохын тулд энэ ингээд нэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингээд хоёр байгааз. Тэгэхээр хоёрыг болгоно. За ингээд одоо энийг үлдсэн учраас энийгээ болгоно. За ингээд дахиад буцаад оруулна. За одоо энийг болгох хэрэгтэй. Тэгээд нэг үлдэх одоо нөгөө нэг үлддэг хэрэгтэй учраас нэгээр явна. Тэгээд дахиад энийгээ болгоно. За одоо ингээд энэ маань бууцсан учраас энийг болгох хэрэгтэй гэсэн үг. Одоо энэ нэг заавал нэг үлдчихээ дараагийнхан буудаг учраас. За одоо ингээд дахиад уртлынхаа бүгдийг нь оруулна гэсэн үг. Оруулахдаа энэ бол хоёроор явдаг дандаа. За ингээд энийг оруулаад ингэж оруулаад энийгээ буулгаж иж энийг оруулж ирнэ. Дахиад энэ хоёрыг ингээд доороос нь оруулж ирнэ. За одоо энийг оруулах гэж байгаа учраас энэ байж ах хэвээр энэ 3 унах хэвээр. Тэхийн тулд энэ одоо энийг унгахын тулд нэгээр явна гэсэн үг. Чи ингээд нэг ингэж унжээж энэ унж байгаа шүү дээ. За ингээд унгаалаа. Тэгжээж энийгээ оруулж ирнэ. За энийг ингээд оруулж ирээд дахиад энийгээ доошо буулгаад энийгээ буцаагаад оруулаад ирнэ. За ийм боллоо. За одоо энийг унгах хэрэгтэй. Энийг унгахын тулд одоо эдгээр бүгд унах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эндээс эхэлж унана. Энийг унгахын тулд энэ ингэж унах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хоёроор явж иж энэ маань унах гэсэн үг. За ингээд чинь энийг унааж ээж энэ унаа ингэж байж энэ унаа. За одоо энийг унаа гэсэн үг. За дахиад оруулаа. Мартуулна гэж байна. За ингээд энийг мартуулна. За энийг мартуулахын тулд энэ хоёрыг унааж ээж энэ мартж
тэрийг бүгдийг унгахын тулд энийг удаа унгаад. Ингэж нэг алгасаж явдаг учраас эндээс нэг нэгээр тэгээд алгасаад унгахад явна. За одоо энийг унгаад. За ингээд энийг унгааж ээж энэ дэшээ гарч ирнэ. Ордол. За одоо энийг унгах хэрэгтэй. Тэхийн тулд хоёроор явж ээж энэ маань унах гэсэн. Ингээд доошоо хавчдаг. За. Тэгээд буцаагаад дэшээ гаргаад одоо энийг унгах хэрэгтэй учраас нэгээр явж ээж энэ унах. За ингээд доороос нь гарч ирээд энэ унлаа. За одоо хамгийн сүүлийн энэ маань уннаа гэсэн. За одоо дахиад ихнээс нь явуулж эхэлнэ. Дахиад ихнээс нь явуулнаа. Бүгдийг нь оруулнаа гэсэн үг мартуул. Гэж харуулаад энэ маань орж ирнэ. Дахиад ингэж оруулаад одоо энийг оруулахын тулд эндээс ишээ унгана гэсэн үг. Дахиад нэгээр яваад дахиад бүгдийг нь унгааж ээж дараагийн нь орж ирнэ. Энэ маань энэ дэшийг орж ирнэ гэсэн үг байна. За ингээд энэ чинь хоёроо яваад дахиад энийг унгааж ээж энэ маань дэш орж ирнэ. За одоо бол ерөнхийдөө бүгдийг нь оруулаа явж байгаа шүү дээ. Оруулаад явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ энийг оруулж ээж энэ унна гэсэн үг. Энийг оруулж ээж. Тэгэхээр энэ бүгдийг нь оруулахын тулд энэ дүрийг унгааж ээж энэ орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ дүрийг унгахын тулд хоёроор явна гэсэн. Хоёрыг авлаа. Тэгээд нэгээр явлаа. За дахиад нэгээр яваад энэ унгаад. За одоо энийг оруулж ирнэ. За одоо дахиад энэс нэг оруулж өгнө гэсэн үг. Нэг явуул. Мартуул. Одоо энийг мартуулах хэрэгтэй. Тэгэхээр дахиад хоёрыг болгож ээж энийг мартуул. За ингээд оруулъя. За одоо ийм болчихсон байгаа тийм. Энийг дээшээ гаргаж ичээж энэ маань доош унах гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг дээшээ гаргаж ирэхийн тулд энэ байж ах хэрэгтэй. Эндээс ишээгээ унах буух хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бас дахиад алгасаад явна. 1 2 3 гэдэг. Одоо нэгээр явна гэсэн үг. Тэгээд нэгээр ингээд алгасаад явахад. За одоо нэг байна. За одоо мартуулаад ингээд явна. За одоо эндээс ишээгээ унгаад. Энийг унгахын тулд хоёроор явна. Дахиад энийг унгахын тулд гэж явна. За маань ингээд амжилттай болсон учраас энийг дэшээ гаргаж ирнэ. За одоо дахиад ихнээс нь мартуулаад явна. Гэж явуулж үуч энэ маань дэшээ гарч ирнэ. За энийг унгааж үуч энэ дэшээ гарч ирнэ. Энийг дэшээ гаргаж ирэхийн тулд нэгийг алгасаад унгана гэсэн үг. За дэшээ гараад ирнэ. За ийм болсон байгаа. За одоо тэгэхээр энийг унгахын тулд биш үү? Энэ байж ах хэвээр. Тэгэхээр энээс ишээгээ бүгдийг нь унгана гэсэн үг. Тэгэхээр хоёр яваар явна гэж. За ингээд надад харуулж байна. Дахиад ишээгээ гаргаад ирнэ.
энийг унаах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байж байгаа хэрэгтэй. Энийг унаах гэсэн үг байхгүй. Яагаад болсонгүй. За дахиад энийг унаах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. За тэгэхдээ унаасангүй л тавьчихлаа. Энийг унаах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг оруулах гэсэн үг. Одоо энийг орж иж энэ унаа гэсэн үг байхгүй. Энэ орж иж. Тэгэхээр энэ хоёрыг унаахад энийг оруулах. За одоо энийг унаах хэрэгтэй байгаа. Тэгэхээр алгасаад нэгээр явах гэсэн үг. За энэ маань унчлаа. За одоо дахиад хоёроор ингэж шахах. За одоо энийг унаах хэрэгтэй. Тэгэхээр хоёроор байж энэ маань гээд унчна. За одоо ингэ гурав болсон тий. Энийг унаахын тулд нэгээр ингэж очдог. За одоо дөнгөж хоёр дахь маань одоо ингэ унаа. Бүртгэл замжлуутай болж байна. За одоо дахиад одоо тэнд урагшаа гүйж унаад гардаг гэж би хэлсэн. Одоо ингэ дөнгөж хоёр дахь маань болж байна. За дахиад бүгд юм ортол. За жоохон урд явж үзлээ. Оруулахын тулд нэгээр явах гэсэн үг. За одоо энийг оруулж ирсэн замж учраас за одоо энийг мартуулна. За энэ дэше орж ирж энэ маань унах хэрэгтэй учраас энийг дэше оруулж ирэхин тулд эндээс ишээгээ унсан байх хэрэгтэй. За одоо энэ маань дэше орж ирнэ гэсэн. За одоо энийг унаахын тулд энэ байж байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэс ишээгээ унах гэсэн үг байхгүй юу? Энэс ишээ. Тэгэхин тулд ингээд нэгээр явна гэсэн үг. Одоо ингээд дөнгөж 3 дахь нь боллоо. За одоо ингээд бүгд ингэж урагшаагаад үсээр байгаа юм шиг байна. Гартгаас болж зүгээр болж байна. Дахиад ишиг оруулж ирье. Уламжлалт тоглоом надад бол ерөөсөө маш их тусдаг модох чадвар, сууж сүрнэ бас маш их давуу тал ихтэй байдаг. За энийг дэшег оруулж ирээд оруулж ирж байж энэ маань унах гэсэн үг. Тэгэхээр энийг дэшээ оруулж ирэхийн тулд дэшегээ бүгд унсан байх хэрэгтэй. Энээс иш унсан байх хэрэгтэй гэсэн үг. За энэ дэшег оруулах. За одоо энийг унаахын тулд энэ байж ах хэвээр. Тэгэхээр эндээс ишээгээ бүгд бууж ээж маань унаа гэсэн. За одоо ингэ дөрөвдөг нь унлаа. За дахиад ишээ. Оруулаад мартуулаад явна.
хэвээр. Тэгэхээр эндээс ишээ унтах хэвээр. Тэгэхээр нэгээр явах гэсэн. Тэрийг бас тооцоолж харах хэвээр. За одоо ингэ очиж байгаа. За ингэ цөөрчин. Гаш болон болж байна гэсэн. За ингэ дөрвөлтлээ. Одоо энэ дөрвөөс энийг унахын тулд энэ байж ах хэвээр. Тэгэхээр энэ хоёр маань унсан байх хэвээр. Ингээд доош унгалаа. Энэ ингэж доош унгалаа. За ингэ гурвалтлээ. Энийг унахын тулд нэгээр явах хэвээр. Ингээд доош унгалаа. За ингэ хоёртлээ. За ингэ туслах гарлаа гэсэн. За би дахиж яаж оруулдаг талаар би бас танаар дахиад бичлэг хийж үзүүлнэ. За ингээд лайк, subscribe дараад өгөөрэй. Баярлалаа.